Нэгдүгээр дэвтэр 5 дугаар бүлэг Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл. Шинэ тулгар Монгол улсын хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нь хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч байлаа. Үүнд нэг их гүрнүүдийн зүгээс хятадын нутагт өөрийн нөлөөллийн бүсүүдийг харилцан тохирсон байснаас гадна шууд аль нэг дэвсгэрийг өөрийн болгохгүй байх нөхцөлтэй тэнцвэрт үе таарчээ. Өөрөөр хэлбэл де факто аль нэг гүрний нөлөөний бүсийн нутаг байхыг зөвшөөрөх боловч де юре хятадын бүрэн эрхт байдлыг хөндөхийг хэн ч хүсэхгүй байв. Нэг ёсондоо бодит байдал болцоо хоёрын зөрөө хүсэл хяслын туйл гэсэн үг. Хоёрт шинээр байгуулагдсан дунд дэргэн улсын зүтгэлтнүүд Юан Шикай, Сун Яцен аль нь Монголыг хятадын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж үзсэн хатуу байр суурьтай байлаа. 3. Хаант Орос улс Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжихдээ де юре хятадын Свизернэтэд эрхийн дор де факто Оросын бүрэн нөлөөний автономид улс байлгах сонирхолтой байлаа. Мөн шинэ Монгол улсын бүрэлдэхүүнд өөр Монголыг багтаах сонирхолгүй. Энэ талаар Япон улстай эртнээс тохиролцоотой байсан ба урeenхан хязгаарыг биеийг нь даалган өөрийн хараат улс болгох сонирхолтой байв. 4. Япон улсын хувьд Монголын асуудлыг сонирхох боловч юуны өмнө Солонгос, Манжуурт олж авсан онцгой эрхээ бэхжүүлэх, үүний тулд Оросын талтай хийсэн тохиролцоогоо сахихыг эрмэлзэж байсан болно. 1912 оны 2 дугаар сард Манжийн сүүлчийн хаан Пүи Ширэнэсэн огцорч дунд дэргэн улсыг албан ёсоор тунхаглан ерөнхийлөгчөөр нь Юан Шикай сонгогдов. Шинэ ерөнхийлөгч тэр дээр 3 дугаар сарын 16-нд Богд хаанд захилгаан утас илгээж Монгол газар хэдийн уудам боловч хүний тооцоо олон Монголыг нийлүүлэн бодвоос дотоод газрын нэгэн жижиг мужийн тоонд хараахан үл хүрхийн дээр монголчуудын аж ахуй, ядуу зүдүү, эд агуурсын орлого маш бага. Гадаад Монголын эдэрээр өдөрт нэг цадхыг эрвж хараахан үл болох атлаа зочид дуудан ирвэл эзэн эрхээ зайлшгүй булаагтна. Олон монголчууд хятад руугаа зах нийлэн сууж харилцсан түшилцвээс харин улс төрд тустай бөгөөд нийлэлцвээс хоёр этгээдэд ашиг буй, салалцваас хоёр этгээдэд хохирол буй гэх мэтээр дээрэнгүй үгээр дайрсан аргадан ятгсан байдлаар хятадын бүрэлдэхүүнд үлдэхийг санал болгосон байна. Богд хаан энэ даруй хариу бичгтээ гадаад Монгол энэ удаа журмыг үүсгэсэн нь язгуураас үндсийг баталж, шашнаан баталж харьяат газар орноо бүрэн бүтэн болгохын санаа болоо. Гагцхүү чин улсын хуандыг засгаас ангижрахын урьд нэгэнт өөрөө эзэн болохыг дундад болон гадаад улсад зарлан ухуулсан бөгөөд нэгэнт үүсгэсэн тул зогсоохыг яахан зоргоор аваачиж чадав. Хэрв үнэхээр Чингис үгэ гэвэл олдвоос даруй олон гадаад улсын хурал угаан зөвлөлдөж олонний өгүүллээс хэтрүүлбэл ямар бол хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл Монгол улс тусгаар тогтнолоо манж дайчин гүн сөнөөгүй байхад нэгэнт зарлсан мөн энэ асуудлыг хэлэлцвэл хоёр талын бус олон талын гэрээ хэлэлцээгээр шийдэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байна. Монгол улс дундад улс албан ёсоор байгуулагдахаас өмнө тусгаар тогтнолоо зарлснаа нэгэн үндэс болгон Хятад Монгол аль нь манж гүрний адил эрхтэй хэсэг байснаа салан тусгаарлсан гэсэн чиг шугамыг баримтлан тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэхдээ хаант Орос болж игэл бусад орнуудыг оролцуулах санаа гарган зүтгэх нь аргагүй байсан. Хаант Орос Монголын яриа хэлэлцээ. (1912 оны хавар хүрээнд дэх Орос консулийнхан Бээжин цуга элчин сайдын яамны зөвлөх Кростовицыг хөл хөдөлгөөнтэйхэн ухтаж авлаа. Консул Люба сүгтрэгний хаалгыг хүндэтгэлтэй нээж Иван Яковлевич таны хүрээнд тавтаа морилхыг өрье гэж дуалдаад тэрч үнсэн түүнийг ухтахаар бэлдсэн цайлгын өрөөнд урьлаа.
Энэ явдал Монголын гадаад дотоод нөхцөл байдал эдрээтэй байснаас залхсан хүний үйлдэл үү? Үнэхээр Кростовицыг ирсэнд баярлав гэдгийг таахад бэрх. Нэгд Монголын асуудлаар Хятадтай тохиролцоход хүндрэлтэй болсон тул хаант Оросын гадаад явдлын яамны сайд Сазановын даалгавраар хүрээний засгийн газартай шууд хэлэлцэн тохирч халахын автономийг баталгаажуулах Орос Монголын гэрээ байгуулахаар Кростовиц хүрээнд ирж буй энэ. Зоогийн ширээний ард тухлан сууж консулын ажилтнуудтай танилцсны дараа Кростовиц хүрээнд байдал ямар хуу байна? Хамгийн эхлээд хэнд бараалгах нь зүйтэй гэж үзэж байна уу? Гэхэд Люба сахлаа эмрэн байж. Мэдээж хэрэг гадаад явдлын яамны сайд Чинван хандад орж дэглэн бараалхав. Чинвангийн хувьд манай Орос орныг талархан дэмждэг, Монголын ирээдүй Оростой хамт гэж сэтгэл зүрхээрээ боддог хүн. Богд хаант Монгол улсыг байгуулах хэргийг анхлан сэдэж, улсын хаанаар Богд гэгэнийг өргөмжлөх талд баттай зогссон тул Богдын итгэлийг ихээр авсан хүн. Богдын хатан дондог дуламтай сайн харилцаатай, Цэвжидмаа хатан нь тэр хоёрыг харддаг гэж хүрээнд жигжиг хийлцдэг гэх юм билээ гэж мушилдснаа. Гэхдээ тууштай их оронч төрийн хэргийн мэдлэг сайтай ч нилээд бөөрөн хийдүү хүн шиг санагддаг юм. Бичиг эрдэм сайн, манж хятад хэлээр сайн ярина, Орос хэл гадарлана. Богд хаан улсыг тунхаглахын өмнө хятадын армийн дэслэгч генерал Солтой байсан хүн. Дараа нь дотоод яамны сайд даалам цэрэн чимдэд бараалгах хэрэгтэй. Даалам хурц үхтэй, шулуун ширүүн зантай. Гэхдээ монголчуудын дунд бичиг эрдэмтэй чадварлаг нэгэн. Харамсалтай нь Орос гүрэн төдийлөн таатай ханддаггүй. Орос гүрэн Монголыг захиргаандан авах гэж байна гэж байн харддаг юм. Богд хаанд их нөлөөтэй тул түүнтэй хил аман ололцохоос өөр аргагүй. Даалам Богдын дэргэд даалам Шанзав гэд олон жил алба хашиж Богдын итгэлийг их олсон хүн. Богд нарийн ширийн бүх хэрэгээ энэ хүнтэй зөвшөлддөг гэгддэг. Цэргийн яамны сайд Далайван гомбсүрэмтэй цэргийн туслал цааны хэлэлцээр байгуулах асуудлаар ярилцаж байгаа. Далайван Орос улсад таатай ханддаг хүн. Жаахан залуу бичиг эрдэмд маруухан, Богдод их дотно, учир нь түүний хурдны морийг уйдаг. Ер нь Сэцэн хааны морд Даншиг наадмын төрөг байн гавдаг гин. Энэ нь их нэр хүндийн хэрэг тул монголчуудын дунд ийм харилцаа их чухалд тооцогддог. Сангийн яамны сайд Дүшэт ван чагдарж авч Орос оронд нааштай ханддаг. Богд хаант улсыг байгуулах хэрэгт эхнээс нь зүтгсэн тул Гавьяаг нь үнэнч төрийн сайд болгосон. Үгээ зөөсөн хашир хянамгай ноён бий дээ. Ядуутар амьдэрдэг. Харин сан мөнгөнд хувийн сонирхолгүй тул сангийн сайд болгосон гэлцдэг юм. Шүүх яамны сайд Эрдэнэван Намсраа гэж хүн бий. Богдын архины найз. Улс байгуулагдахаас өмнө Богдын сан хөмөргийг мэддэг байхтаа найзалсан юм шиг байгаа юм. Гавьх эрдэм чадaltaй хүн төдийлөн биш ээ. Заргын хэрэг шүүгээд гадаад харилцааны асуудалд нэг их оролцдоггүй. Богд хаан бол төвд гаралтайж Монголд өсч торинсон хүн, Монголыг гисэн сэтгэлтэй. Бага залуудаа нэлээд дөрсгүй явсан ч одоо харин их төлөвшөж улсын хэргийг эцэслэн мэддэг болсон. Харин түүнд ойртон нөхөрлөх туйлын бэрх. Хамгийн хүнд нь эднэр бүгд Монгол улсыг Хятадаас бүрэн салсан гэж үздэг. Мөн өвөр Монгол, Бараг, Хөхөн нуур, Урайхай гэд бүгдийг нэгтгэсэн их Монгол улсыг байгуулахыг хүсдэг хүмүүстэй гэж өгөөлөв. Кростовиц өвөр Монгол Барагыг шинэ Монголын автономид хамруулах боломжгүй. 1907 оны Японтой байгуулсан гэрээгээр өмнөд Манжуур өвөр Монголыг Японы бүсд тооцох болсныг та мэдэж байгаа. Харин Барагын хувьд энэ хэлэлцээрт хамрагдахгүй тул онцгой хандж болох боловч дорнод Хятадын төмөр замын асуудал хөндөгдөх тул асуудлыг халахаар л хязгаарлах нь зүйтэй гэж байна. Европт Балканы хойг дээр Турктэй байлдаж болзошгүй болцоход байгаа энэ үед Японтой дахин зэвсэгт мөргөлдөөнд орох боломжгүй гэж гадаад ям үзэж байна. Урайхан хувьд хүрээний мэдэлд оруулж хэрэггүй гэж үзэж байгаа. Тэнд байгаа Орос худалдаачид Алтны уурхаануудын татврын асуудал гээд олон асуудал гарч ирнэ.
Тэгээд ч урайхан зарим ноёд Оросд дагаар орох нь зүйтэй гэж байгаа. Гэхэд Люба хүрээнд өвөр Монголоос дөрвөн ирсэн олон ноёд бодлогод их нөлөөлж байна. Харчны хайсан гүн, Авуужав гүн, Баргын дамдин сүрэн, Хорчны Удайван, Бинтван гончиг сүрэн, Цахарвэс Сумья, Сахалтлам бүх баян гээд өвөр Монголоос дөрвөн ирсэн олон ноёд хүрээний засгийн газарт дарамт шахалт хийхээр үзүүлж байгаа. Их нутгийн алдчих гээд байгаа хүмүүс аргач үгүй гэдтэй. Баруун хязгаар их төгшүүртэй байна. Ховдын амбан Монголоос гарч явхаас татгалцсан. Ховд руу цэрэг мордуулна гэсэн яриа хүрээнд явж байна. Айрам гэж үнэндээ бараг байхгүй энэ улсад ховдын хэрэмний цаана нуугдсан хятад цэргүүдийг яаж дийлэх юм бүү мэд. Ховдын консулаас иржвүү мэдээг харахад торгуудын Палтван тентхийн тогтох тайжийг Шинжааны амбан Ян Зэншиний тусламжтайгаар дийлснээс хойш шар сүм орчимд цэрэг цуглуулан ховдыг дайлах гэж бэлтгэж буй болол та. Ховдын хязгаарыг нэг улс болгож хятадын иргэшээлд авч үлдэх Бээжингийн бодлогоч болов да. Гэхэд Кростовец нүдний шилэн засаад баруун хязгаарын хувьд харин монголчуудад туслах хэрэгтэй. Хэрв торгуудууд баруун хязгаарт тусдаа улс байгуулж Шинжааны амбаны харьяанд үлдэх юм бол урайхан хязгаарт аюул занд учруулах болно. Нөгөө тээгүүр баруун хязгаарыг алдвал Транссибирийн төмөр замд хятадын хил хит ойртох аюултай. Харин тэр ховдын хязгаарт их нөлөөтэй болсон лам Дамби Жандсан гэж хэн бэ? Танай сүүлийн мэдээнд түүний тухай мэдээлсэн байсан гэж асуув. Амар санааев гэгч халимаг юм гин. Эцэг нь төмөр санааев гэж Астраханы губернид байсан хүн. 1895 онд Монголд ирээд хүүгээ Долон нуурт лам болохоор явуулсан. Хүн төгдөд Бремен хийдэд сурч байгаад цуг сурч байсан ламаан алаад хөөгдсөн гинлээ. Бараг 20 жилийн өмнөөс л амар санаагийн хойд дүр гэж ховдын хязгаар Шинжааныг түвэж яваа ир. Жалханц хутагт ялгуулсан хутагт нар дэмжиж байсан тул Манжин амбан хэд хэдэн удаа баривчилж манай консулд тушааж байсан. Консул түүнийг нутаг буцаадагч төд удалгүй л буцаад ороод ирдэг хүндээ. Жил хагасын өмнө дахин буцаж ирээд цэрэг цуглуулж байгаа сурагтай. Манай консулын мэдээгээр 5000 орчим халах дөрвөд торгууд урайхаа цэрэгтэй болж байгаа сурагтай. Ховдын консулын мэдээлж байгаагаар туйлын харгас догшин ямар юм бодож төлөвлөж байгааг нь мэдэх аргагүй хүн гэж байна. Харин Енисен Киргиз казакуудын адууны хулгайг сүрийг үзүүлж талсан зогсоосноор нутгийн иргэдийн дунд их нэр хүндтэй болж байгаа юм байна. Малын хулгай энэ нутагт эхэлдэ. Дамби Жандсан нэг хасгийг бариад амьдаар нь өвчиж туламлаад бусад хасгийн жихээ дүүргэж буцаасан гин. Тэгээд хулгай нам зогссон юм байх гэж өгүүлжээ. Кростовец Любагийн яриаг сонсож суухдаа хэдийгээр монголчуудыг зөвшөөрүүлэхэд ярвагтайч хаант Оросын тусламжгүйгээр энэ улс хаашаач гарах боломжгүй тул тулгаад хүлээлгэндэ гэж боджээ. Гэхдээ хэлэлцээ түүний бодсноос шал өөрөөр явагдах байсныг Монголд дөнгөж хөл тавьсан энэ Орос ир яахан төсөөлөх вүлээ. Орос Монголын хэлэлцээрийг байгуулах ажил хэдэн сараар сунжирч заримдаа Кростовец хинтээ хэлэлцээ хийхэн хүртэл ойлгохгүй байх хэмжээнд тулж байна. Орос консулын газрын Монголд удсан туршлагатай ажилтнуудаас гадна монголчуудын дунд байнга эргэлдэж мэдээлэлд цуглуулж өгдөг Бурят Цэрэмпилов, Довданов нартайч удтал ярилцаад гүжүүлээд байгаа монгол ноёдын ивийг олж чадахгүй л байлаа. Хэлэлцээ сунжрах шалтгаан нь нэг талаас монгол лам ноёд дотроо зөрчилдөж эхэлсэн, нөгөө талаас хүрээнд байсан орсууд ч дотроо зөрчилдөж байсантай холбоотой байв. Агван Доржиев хамб Котбичд явуулсан загталтаа энд даалам дотоод хэргийн министр болоод хайсан гүн зэрэгтэй болж энэ хоёр их хэрэгтэй улс төрийн явдлыг тогтоож хаандаа юу айлдах нь бүх юм түүгээр болж байна. Энэ нь олон ноёдын сэтгэлд тун тааламжгүй гэсэн байна. Мөн энэ үед гадаад яам дотоод яам хоёрын хооронд хэн нь гол яам бэ гэсэн маргаан өрнөж байсан Анайл лам ноёдын дотоод зөрчлийг харуулж байжээ.
Эл зөрчлөгэндээ богд хааны зарилгаар дотоод ямыг илүүд үзэж гадаад ям дотоод ям руу өргөн мэдүүлнэ. Дотоод ям гадаад ям руу бичгийг шийтгэн явуулна гэж шийтгэхэд хүргэж улмаар ерөнхий сайдын албан тушаал бий болгоход хүргэж байлаа. Оросуудч дотор хагаралтай байсныг 1912 оны 1-р сард Москвитын Котвичд бичсэн загталтаанд тодорхой өгүүлсэн байх бөгөөд нуухгүй хэлэхэд 3 бүлэг тэмцэлдэж байна. 1. Люба тэргүүтээ консулын бүлэг. 2. Хитров тэргүүтээ этгээдүүд автономийг байгуулсныг өөрийн гавьяа гэж дааг хүрээний консул болохоор оролдож байна. 3. Доржиев түүний туслах Бимбаев нар Хитровогийн нэрийг гутааж консулын нэрийг өргөхөд дөхөм үзүүлж байна гэх зэргээр бичжээ. Удалгүй адар зантай даалам цэрэнчимттэй Кростовец муудалцаж эхлэв. Хятадын Сюзерен эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлаас болж бухимдсан даалам Кростовецд бидний монголчууд тусгаар улс байгуулах зорилгоор богд гэгэнэ хаан дүргэмжилж улсаа тунхагласан болохоос Хятадын боолоос гараад Оросын боол болох гээгүй юм шүү гэж эрсдэс хэлсэн нь яриа хэлэлцээг мухардалд оруулжээ. Монгол орын алтны уурхайн грэний нөхцөлийг шинчлэх талаар даалам хатуу байр суурь баримталж олборлсон алтны нийт үнийн дүнгийн 2%-аар татвар төлдөг байсныг 16.5% болгон өөрчлөхийн төлөө зүтгсэн бөгөөд мөнөөх Москвитны загталд Монголоос болж консул дааламын харилцаа эрс муудав гэж тэмдэглэсэн байна. Бээжинд сууга элчин сайд Крупенский дааламын тухай төвдөө мэдээлэхдээ Оростой харилцахдаа найрсаг бус 2 нүур гаргасан бодлого явуулж байна. Зөвхөн Хятадаас өөрийгөө хамгаалуулахаас өөр зүйл бодохгүй байна. Бидний ямар ч зөвлөгөөнийг хүлээн авахгүй байна гэх зэргээр хов хүргэсэн байна. Кростовец бухимдан бичгтээ хүрээний хэргийг зөвхөн даалам хайсан хоёр л мэдэж байна. Бусад ноёд дааламтай зөвлөлдөхгүй бол үг үл дуугарна гэж бичсэн байна. Хоёр талын яриа хэлэлцээ ийхүү анхнаасаа хүнд нөхцөлд явагдах болсны гол шалтгаан нь Орос Монголын байр суурь гол асуудлаар ихээхэн зөрөөтэй байсанд оршиж байв. Удтал ярилцсны эцэд арай гэж эхэлсэн албан ёсны хэлэлцээрийн үеэр Кростовец байдлыг шулуухан тулгав. Юуны өмнө гадаад Монгол өөрийн өөртөө эзэрхэх эрхээ баталгаажуулах нь чухал. Нийт Монгол овогтныг нэгтгэх асуудлыг хөндлөн тавих нь одоогийн засгийн байдалд тань харш болж нийт хэлэлцээг сунжруулан бүтэмжгүй болгох аюултай гэж болгоомжилж байна. Гэхэд даалам өнгөрсөн жил хандван бид нар нийт Монгол овогтныг нэгтгэх нэг төр байгуулах асуудлыг хүсч танай их улсын нийслэл хотноо өргөн тавихад танай ихэс дээдэс зөвшөөрөх маягтай байсан билээ. Одоо харин ийм санал гаргаж буйг бид хэрхэн зөвшөөрөх вүлээ хэмээн зөрөв. Баахан маргалцсны эцэст Кростовец хоёр талдаа өөр өөрийн грэнийхийг бэлдээд эргэн хэлэлцье гэж санд гаргаад тарав. Монголын талын бэлдсэн грэний их хэлэлцээг дахин маргаанд орууллаа. Монголын тал Орос эхийг нэг их хөндөөгөж нэмэлт заалт оруулах санд гаргасны дотор грэний үйлчлэлийг өвөр Монгол болон халахад дагаар орсон бүх мужуудад хамруулах аливаа гүрнээс хамааралгүй тусгаар байх зэрэг санал тусган оруулжээ. Дараагийн хурал бүр хурцтав. Кростовец та бүхний санал болгосон ихийг үзлээ. Петербургт манай төслийг нэгэнт хянсан тул энэ хүрээнээс давсан заалтуудыг гэрээнд оруулж боломгүй байна. Хэмээсэнд эгдүүцсэн даалам. Монгол улс тусгаар улсын хувьд Оросын засгийн газартай эрх тэгш ёсонд нийцүүлэн гэрээ хэлэлцээ хийж буй билээ. Эрхэмэлж та Петербургт тогтсон гээд ганц ихийг бидэнд тулгаж хэрэг өөрчлөх эрхгүй аваас бид яриа хэлэлцээ хийх ямар утга байгаа билээ гэж үгсэргэв. Баггүй бухимдсан Кростовец намайг хэлэлцээ хийх эрхгүй гэж та үзэж байгаа бол би энд юу хийх вүлээ гэж босч гарч удахад хандван дааламыг зэмлэнгүү харцаар харж та арай хатуудад байгаа юм биш үү? Энэ хэлэлцээ тасруул бид өөр хинтэйгээ хэлэлцээ хийх вүлээ. Жибин, Англи, Франц гэд бидний хандсан улсаас хариу ирсэн нэгэн зүйлч алга гэж өгөөлөхөд даалам бухимдан энэ Оросууд хоёр нүур гаргаж байна.
Бидэнд өөртөө засах эрх гээд тусгаар улс чивш зүйл тулгачаад Бээжинд өөр хилэлцээ хийгээд байгаа мэдээ 80 тунгаас ирсэн шүү дээ гэв. Хандван хөмсөг зангидан. Харин тэр тусмаа бид гүжүүдлээд байвал цаагаараа хоорондоо тохирчих юм шүү. Сурагдуулбал Орос гүрэн Балкан гээч газар том дайнд орхон тодорхой болоод байна гэж Котвич бичсэн байна лээ. Өрн зүгт том дайнд орохоос өмнө энд бид гэрээгийн хийж авах юмсан да гэж өгүүлжээ. Даалам гүжүүдлэн хилцээг хөндрүүлж буй тухай Кростовец Бээжинд болон Петербургт байн гомдлож тэр чатуга дааламыг засгийн газраас зайлуулахаар нөлөөлөхийг Петербургээс үүрэгдээд авчээ. Гэхдээ даалам богдод хэтэрхий ойрхон байсан тул Оросуудын хадгалах тодорхой үр дүнд хүрсэнгүй. 1912 онд Хатанбаатар Магсаржив, Манлайбаатар Дандансүрэн, Хайсан гүн Жалханц хотогт нар Дамби Жансангийн тусламжтайгаар зэрэг татан баруун хязгаарыг тохинуулан ховдыг чөлөөлж Манжин амныг хөөн зайлуулсан. Гэвч баруун хязгаарын байдал хүндрэлтэй хэвээр байлаа. Дөрвөд Далайхан Төмөн Дэлгэржав Богд хаанд Монгол улсад дагаар орхон илэрхийлсэн байна. Торгуудын тогтох тайж, ил тарвахтай хязгаар Алтайг Богд хаанд Монгол улсад нийлүүлэхийг эрмэлзэж байсан авч Шинжааны шин захирагч Янзын шиний тусламжтайгаар тогтохыг дарж авсан торгуудын Палтван ховдын хязгаарт занд хийлж байжээ. Шинжаан дахь Манжин томоохон тулгуурцэг болох шар сум Хятадын болон Павангийн үлэмчгэн цэрэг хуралдан ховд руу дайрах гэж буй мэдээг хүрээг төгшүүлж эхэлжээ. Үйлсэн байдлыг овжин ашигласан Кростовец Орос Монголын гэрээ байгуулахгүй бол Оросын тал ховдын хязгаарт Хятад цэрэг орж ирэхийг зогсоох боломжгүй, зэвсгийн тусламж өгөх боломжгүй хэмээн дарамтласаар 1912 оны 11-р сард Монголын ноёдоор гэрээнд гарын үсэг зурулж чаджээ. 1912 оны Орос Монголын гэрээ нь Оросын талд худалдааны онцгой эрх олгоснаас гадна гадаад Монголын өөртөө засах эрхийг арга халахаар хязгаарласан баримт бичиг болсон Монгол ноёд дурамчхан байлаа. Нөгөө тэгвэр энэхүү баримт бичиг нь Монгол улсыг олон улсын гэрээ байгуулах эрх бүхий субъект болохыг нэг талаар баталгаажуулж өгсөн. Гэрээнд гадаад Монгол гэж үгний оронд Монгол гэсэн үг хэрэгэлсэн. Хятадыг гадаад улс гэж нэрлсэн гэх мэтээр Монголын талдаа дэвшил болох үецаар нэр томьёо туссан сэтгэлээ хуурцгааж байсан гэхэд болох юм. Гэхдээ Монголын тусгаар тогтнолын талаар хаанд Оросын байр суурь хэвээр үлдсэн бөгөөд энэхүү гэрээний тухай Англи, Франц, Япон улсын элчин сайд нарт Оросын гадаад явдлын яамны сайд Сазанов мэдээлэл хийхдээ хэрэг Хятад улс энэ гэрээний зарчмуудыг хүлээн зөвшөөрвөл Монголд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулж Монголд эзэн эрх тогтооход татгалзахгүй гэжээ.